Сайн бацааны үзэгчдээ эх орны хөгжлийн тулгуурласан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжигч эх орон эрхэм нэвтрүүлэг үзэгч та бүхэнтэйгээ ээлж дугаараар уулзж байна. Ингээд тунгалаг маань одоо Монгол адууныхаа дэл сүүлээр одоо хуур нэмдэн бүтээлийг уралдаг байгаа. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ тунгалагыг уулзаж байгаа баяртай байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргье. Амар байна уу? Ер нь адууны дэл сүүлээр одоо бүтээл урлана гэдгийг би одоо анх удаа л ер нь сонсож байна. Тэгэхээр яалч өөр ихгүй анхаарал татаад эх орныхоо хөгжилд одоо үнэтэй хоёр нэмэр оруулж байгаа хүмүүсийг зориод ирсэн байгаа. Тэгээд тэгээ адууны дэл гэдэг маань ерөөсөө л энэ зүгээр нэг энгийн материал биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хүү бүтээлээр ер нь одоо хизэн сэлж бүтээл урлаж эхлэв гэдээ соёлоо үзэгчтэй яриагаа өргөе тийм ээ. За би яг сүүлийн 5-6 жил яг Монгол адууны дэл сүүлийг хатгаж бүтээл хийх гэж энэ адууны дэлээр зүү орох хөв соёлоо одоо мөнгөжүүлэхийг одоо хичээж байгаа. Одоо бүтэл хичээгээл тэгээд энэ хугацаанд болохоор бас яг өөрийгөө их бэлтжээж энэгээр бас оёх хэрэг гараад тэгээд би хэл сэтгэлээ бэлдээд үдээ хүртэл бүтээлээ дүүрэх гээд явж байна. За би Баян-Онгор аймгийн Баян цагаан сумд төрсөн. За ер нь ихэнх хугацаагаа сайхан эмээ өвөө дээр өссөн. Баян-Онгорын Баян цагаан сумдаа сайхан одоо морь унж давхиж явдаг байлаа. Тэгээ тэр үед маань бас өвөө маань намайг их ирэмгий одоо байна. Тэгээ бүр азарганаасаа унчаал шууд цолбуураас нь ингээл татаал зүгдэл буцаал мордчдаг тийм хөвгтөөс аахгүй. Тэгээд бас хоттой ер нь хөдөөдөө очих нэхэр миний хөөстэй яг зөв гэл миний өвөө их намайг ингэ дэмждэг байсан. Тэгээд тэрнээс эхлээд би ер нь адуу гэдэг амтанг бол маш их дээдэлж хүндэлж тэгээд хондоо явахтаа хүртэлтэй тэгэл байнга одоо морьтойгоо одоо хамт одоо морио мэдэрч явдаг байсан байгаа. Тэгээд эндээс эхлээд би энэ хөдөө байж байхдаа юм оёх дуртай хөвгт байсан. Хөдөө ингээл хондоо явахтаа дүүнэртэй одоо готлойж өгнө, юм нэхэл одоо палааж оёод өгчдөг тийм хөвгтөөсөн. Тэгээ манай эмээ бас миний охин юм уран юм чинь урлах эрдэмд ороорой гэж бас тагтаг байсан. Тэгээд би тэрэндээ ороогүй өөр чиглэлээр санхүүгийн чиглэлээр одоо дүүргэсэн байд юм аа. Тэгтээ сүүлийн 10 хэдэн жилийн өмнөөс эхлээд буцаад би энэ урлах одоо эрдэм рүүгээ буцаж шамдаж орсон. Энэ хугацаанд бас ер нь би хэл сэтгэлээ зэгцэлж эхэлсэн. Ер нь аливаа зүйлийн бэлтгэл ажил нь 80% гэдэг тийм. Энэ зүйл одоо бүтээхийн тулд аливаа амьд бүтээл буюу адуу гэдэг чинь амьтаа эрчимтэй хиймэр гэдэг зүйл шүү дээ. Тэгээд энэ зүйлийг бүтээхийн тулд энэ адуу гэсэн сайхан Монгол адууны эрчимтэй өөрийгөө дүүцгүүц. За ойролцоо төхүүлэхээр бие бэлдэх хэрэгтэй байна гэдгийг ойлгоод. Тэгээд энэ дээр ерөөхдөө бас маш их хүндэтгэлтэй, маш их одоо хүндэтгэлтэй одоо энэ хэмэр юуг нь өргөсөн тийм байдлаар одоо эхэлдэг. Хамгийн зөвөргөн гариг хэрэгсэн тий одоо эрчим энергийг яахын тулд өдрөө харна. Тэгээ өдрөө хараад тухайн зүйлийг одоо эхлэхийн тулд заавал би сүү хангаад л хийдэ болон энэ сайхан эрчмийн одоо сайхан авшгийг энд ерөөл болгож хадгалах гэж байгаа бол тэр одоо зүгээ эхлээд ингээд шууд хатагддаг байх нь шүү дээ тий. Зүгээ ингээд сүүндээ дүүрээд за тэр сүгээ сайхан хангаад л хийдэ үүлээ одоо дэлгэрвэгээ гэд өргөчөөд тэгээ сайхан одоо халуун юмсуулаа шингээгээд үүлээ эхлүүлдэг байгаа. Тэгэхээр одоо маш их өв соёлыг агуулсан зан үйлийг хийжээ тийм үн сайхан эрхэм материалаар эцсийн бүтээгт тун гаргана гэдэг нь одоо яалчгүй асар их хөдөлмөр үнсэн шингэсэн бүтээл ахна шүү дээ тийм ээ. Одоогор бас сайн мэдгүй байдаг гэж магадгүй те. Тэгтээ бидний өвгдөөс адуутай холбогдсон, адууны дэл сүлээ хатгаж исэн, доорой тэрийг томоод те ирчилдэг байсан. Язгуурнэлдэг байсан шүү дээ. Язгуурн буюу үндэс нь бол байгаа. Одоо яг бидний энэ одоо үед болохоор яг язгуураа тээгээд зүү орох уралгаар мөнгөжүүлж хадгалуулж одоо энэ зүйлийг дэлгэрүүлэх л үүрэг одоо над дээр ирсэн юм уу та тийм. Тэгэхээр энэ зүйлийг санааг яаж төрсөн бэ гэвэл би яг энэ томбаашаа яг мэлмиг нээх гээд одоо мэлмиг нэхтэй бас өдөр харнаа. Тий. Одоо аливаа зүйлийн мэлмиг нээн гэдэг чинь амилж байгаа одоо тий бас тийм өрөөл байдаг болохоор энэ зүйлийг одоо өдрөө хараад эхлүүлэх гээд яг 11 сарын 21-нд яг төв талбай дээр эсвэл цагаан сүлд маань цэнгэж байсан. Тэгээд тэр цэнгэж байхад нь би очиж харж сайхан хямраа сэргээгээд эсвэл цагаан сүлдэндээ бас өрөөлөө шингээгээ. Тэгээд дээрээ дурлан дээрээ би томбаашаа дүүргэсэн баггүй. Томбаашаа дүүрэхдээ өөрийгөө ингээд яг үлэмжийн чанарыг сонсоод би. За.
Тэгээд яг ингээл гоё төвлөрөөл яг нэг гоё уур орол нэг ягаал яг нэг хатгалтаар одоо мэлмиг нээдэг байхгүй. Тэгэхээр яг алдах хэрэггүй. Хүний мэлмиг чинь тий ингээд бас тийм одоо бэлгэжтэй тий. Тэгэхээр тэрийг бэлдээ ясан жил гинтл уул нь өөр юм ойж байгаа тий. Тэгсэн чил гинтл чиний нөгөө нэг энэ одоо энэ Монгол өв соёлоо яг Монгол болгох гээд энэ утсаа нэг нь яаж Монгол болгох уу гэж бодоодсэн байхгүй. Тэр чинь ерөөсөө дийл шүү дээ. Монгол адууны дэлэнд нь салхинд нь хийсээд ингээд одоо хийж байгаа шүү дээ. Дэлээр оёоч гэсэн тийм бодрол гэх юм уу те нэг юм зурс гээл ороод ирсэн. Тэгэл би бүр яг урлан дээрээ байсан бүр ингээл төвчээд би ста гой санаа болчлоо гээл айгу бүр яг ингээд баярлаад ингээд төвччихсэн байхгүй. Тэгээ гой санаа. Тэгээ маргааш нь би шууд зах ороод өдөржингөө яваад адууны дэл олтгоо. Тэгээ сүүлдээ бүр яг зах хаах гад ингээд нэг ихчээс бүр гуйсараагаад юмыг хуулж ээж нэг дэл аваад тэгээд бас үл эхлүүлж ялаа. Яг л ботсон шиг утас шиг ингээд орохдохгүй байгаа байхгүй. Тэгээд жоохон шантраад тэгээд дараад нь дахиж барьж аваад угаагаад нэг үзье гэдсэн чинь бас л ерөөсөө болоогүй. Тэгээд яах юм болоо гэдгсэн чинь нэг зүудэнд ерөнхийдөө ингээд нөгөө морь гэдэг амьтан чинь яадгүй яаж хурдан байдгүй гэхээр нөгөө одоо эзэн нь морио одоо сойж уяа сольгон тааруулж тэгжээж нь морь гэдэг амьтан чи хямар сүлдтэй хурдтай хүчтэй байдаг байгаа даа. Гэхэр чин чи бас адилхан альва зүйлийг хийж бүтээхдээ тухайн зүйлтэй ойролцоо эрчим энерги өөрийнхөө биеийг бие хэл сэтгэлийг бэлдсэн байж тэр зүйлийг дүүргэдэг байгаа даахгүй. Тэгээд нэрээ би бие бэлтгэх юм биш үү? Өөрийгөө сойх юм биш үү гэсэн тийм нэг бас одоо бодол орж ирээд өөрийгөө яаж сойх вэ гэд за ерөөсөө жоохон махаа хасаад үзье гэж бодоод тэгээ махаа хасаад үтсэн чи ер нь болох тал руугаа болж байна. Тэгээд ер нь тэрнээс эхлээд би одоо энэ дэлээр зүү орохдоо дандаа маха одоо хорж бас би хэл сэтгэлээ тогтоож бэлдээж тэгээ эндээ энэ сайхан халуун ирчмээ халуун амьсгалаа шингээж байгаа болохоор их сайхан хүндэтгэлтэй ханддгаа. Тэгээд энэ Монгол адууны дэл гэдэг чинь ерөөсөө энэ тухайн газар нутгийн эзэн нь бидний энэ Монгол адуу шүү дээ. Чингис хаан маань бид нэр их Монгол улсаа одоо байгуулахад эзлэхдээ энэ сайхан баатаруудтай энэ сайхан Монгол хүлгүүдтэйгээ энэ одоо Монгол адууны туурайгаар энэ сайхан одоо улс орныг биднэрт эзэлж байсан тий. Тэгэхээр энэ одоо бид нэр төрийнхөө сүлдэнд хүртэл бид нар яадаг үлээ Монгол адуунагаа залдаг шүү дээ. Тэгэхээр энэ соёлыг бид нэр Монгол бүсгүй хүмүүс Монгол хүмүүс одоо бас нэг байдлаар өвлөж тээж түгээн дэлгэрүүлж бас мөнгөчүүлэх боломжтой юм а гэдэг үднээс би одоо их нэгдэл гэсэн төслийг эхлүүлээд явж байгаа. Их нэгдэл төслийн маань соёлын үеийн газар ер нь хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ? Их нэгдэл төслийн маань соёлын үеийн газар болохоор маш сайн хамтран дэмжиж ажиллаж байгаа. Энд болохоор 21 аймгийн соёлын өвийнхөө бүх ажилчдыг одоо албан бичгээр өөрөөр чиглэл өгөөд тэгээ хамтран ажиллаж байгаа маш их баяртайгаа. Одоо тэгэхээр 21 аймаг 9 дүүргийн 30 төлөөлөгчд маань соёлын өвийн одоо энэ одоо хамтран ажиллаж байгаа хүрээнд бидний их нэгдэл төсөлд одоо гар бие оролцсон одоо үйл ажиллагаагаа эхлүүлээд бэлтгэл ажиллаа хийгээд штаба бүртгүүлсэн явж байгаа. Тэгэхээр баг бол нэлээд том баг ажиллаж байгаа юм шиг тийм ээ. Адууны соёлыг дагсан өв соёлшүүд энэ маань тийм ээ. Тэгэхээр энийг одоо бид бас бүртгүүлэх тал дээр ер нь соёлын үеийн газар маань хэрхэн ажиллаж байна? Энэ дээр бас яригдсан соёлын үеийн юун дээр яг зүү орох гэдэг одоо урлал маань соёлын өвд нэршлээрээ бүртгэгдсэн байгаа. Адууны дийл сүлээр зүү орохыг бол одоо бүртгүүлнэ л гэсэн бас одоо төлөвлөгөө зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа да. Монголын морин спорт уяачтай холбооттой бас холбогдоод бас нэгдээд хамтраад ажиллаж байна. Одоо бид нар ерөнхийдөө их нэгдэл төслөө танилцуулах одоо яг гол одоо адуучид малчидтай ингээд энэ сайхан зүйлийг өөрийнхөө болон одоо тухайн хүлгийнхаа тухайн газар нутгийнхаа эзэн болсон хүлгийнхаа одоо адууныхаа дил сүлээр өөрийнх нь тамгаа зүү ороогоод ингээ 999 тамга бүтээгээд дүүргээд нэг эвд нэгдэлтэй болгоод ингээд нэг Монгол адуугаа Чингис хааныхаа одоо бид нэрийг байлдан дагавруулж хүрээлж байсан тэр их Монгол газрын зураг дээр яг Монгол адууныхаа одоо хэлбэр төрсийг яг бодит хэмжээгээр нь дүүрхийг одоо зориод төлөвлөөд одоо ажиллаж байгаа. Бодит хэмжээр гэхэл нэлээд том бүтээл гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо бидний одоо яг нөгөө Монгол адуу гэдэг одоо стандарт нь болохоор
140 өндөртэй гэдэг. Тэгэхээр нэг 141 см билээ. Тэгээд одоо ингээ хүзүү юу норохоор нэг 160 өндөртэй одоо яг бодит морь. Тэгээд тухайн морь маань одоо туурай гэхээр яг бодит морьныхын туурай хийхээр одоо туурай дүүрнэ. Дилэн гэхэд дил, сүүлэн гэхээр яг одоо тий одоо эднэр маань яг тэгээд дүүрдэг байгаа тий. Сүүлэн гэхэд яг бодит одооныхаа сүүлээр мэлмэн гэдэг чи одоо Монгол хүн чинь морьгоо молор эрдэнэ гэдэг бүр төрийнхөө одоо сүлдэндээ залдаг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бид нар одоо мэлмигийн дандаа би бүтээлдээ энэ сайхан ерөөлийг шингээгээд эрдэнийн чулуу буюу молор эрдэнээр дөөрөдөг байгаа. Тэр гайхалтай тий. Ингиж гоё нарийн урална гэдэг бол өстой бахархалтай санагдаж байна. Одоо та түрүү хэллээ шүү дээ. Туурайгаар гэсэн энэ хэсэг нэр яг энэ туурайны яг туурайны хэсгээс яахгүй. Тэгэхээр ер нь бид нар энэ сайхан одоо цомбон туурайгаараа энэ Чингис хаан маань энэ сайхан хүлгүүдтэй энэ сайхан их Монгол газрыг эзэлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ хамгаалсан дэлхийг хамгаалсан. Тэгэхээр энэ туурай газрын эрчим бол энэ туурайгаараа дээш нь батагдаж явагддаг байна. Агаар мандал тэнгэрийн салхины эрчмийг нөгөө дэлгээрээ шингээж нөгөө салхинаас өөр хүрдгүү зүйл чинь дэл шүү дээ тийм ээ. Зөвхөн одоо азууны эзэн зөвхөн өөрийнхөө одоо юуны дэлдгээр өөр юм хүрхгүй шүү дээ. Тэгэхээр энэ сайхан хиймар шингэсэн, хиймар орсон тэр зөвхөн адууны хиймар биш. Уул усных нь, эзнийх нь, өөрийнх нь адуу буюу тэр зүйлийнх нь хиймар байгаад байгаа хөө. Тэгэхээр бид нэр энэ дээр Монгол хүн чинь хүн байгаль одоо амтан гурвыг нэгтгэж чаддаг хүн Монгол хүн энэ дээр ондоошдог гэдэг яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нэр ялангуяа Монгол эмэгтэй хүн, Монгол бүсгийн хүн энэ гурвыг яаж нэгтгэж чинь? Учгаараа нэгтгэж яагаад болохгүй гэж. Адуу гэдэг сайхан амьтныхаа эрчмийг шингээсэн дэлээрээ. За тэнгуүтээ тэр эрчим чинь газар нутгийнхаа юг хамгаалаад ирж байна. Нөгөө өөрийнхөө халуун дулаан амьсгалын эрчмийг ингээ хүний эрчим ороод ирж байна. Ингээ хүн байгаль адуу гурвын буюу амьтан гурвын нэгдэж ингэж маш том цогц бүтээл гарна шүү дээ тийм ээ. Бүтээл дүүр тийм төлөвлөгөөтэй энэ сайхан бүтээлээ дүүргээд бид нэр Чингис хаан музейд өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр энэ сайхан одоо хямралаг өөрийнхөө сайхан нандин хүлгийнхаа дэлийг тамгыг зүү ороогоод тэгээ Чингис хааны музейд ингээд бас байж байгаад тэгээ тэр сайхан бүтээл маань өргөгдвөл гिचнээ сайхан бэ те. аймаг маань ер нь хэр идэв санаачлагтай одоо нэгдэж байна бас. Сонсоод маш их идэв санаач. Бүр Дорнод аймгийн цагаан овоо сум бүр 60-аад төлөөлөгчд бүртгүүлж байгаа гэж боддоо. Бүр нэг өдөр зөв нэг суманд нэг өдрийн дотор тийм нэг өдрийн дотор тэгээ нөгөө бидний баг жоохон бүрдээд ингээд системд ортлоос тэр үлээжээ та эхнийг л гэсэн групптэй нэгдээд байж байгаараа гэд чиглэлээ өгсөн байгаа. Эрдэнтийнхэн гэхэд л дөнгөд дуулаад урлаачтан за одоо юу хөө яах вэ би ийх вэ гэл ингээд маш их итгэх санаачлагтай байгаа. Тэгэхээр энэ сайхан мэдээлэл минь төмөн олонд минь дэлхийд одоо адуунда хайртай бүхэл малчид адуучид маань очихоор өстой энэ бүтээл маань нэлээд сайхан дэлгэр дүүрэх байхаа гэж найдаж итгэлтэйгээр үлээ дэлгэрүүлж байна да. Гал морин жил бас тий галтай цогтой бас амжилттай одоо шинэлэг гоё эхлэлийг тавьж байгаа нь бол гайхалтай шүү дээ. За тэгээд энэ дээр морин спорт уяачдын холбоо маань ер нь хэрхэн хамтарж байна. Мэдээж одоо энэ надад агсан соёл дээр тухайн холбоо нь одоо зайлшгүй байх хэрэгтэй байх гэж үзэж байна. Тэглүү яг Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо гэдээ хоёр том байгууллага би хандсан. Бүгд сайхан одоо дэмжиж ажиллая болно гэсэн одоо хариу ирээд Монголын морин спорт уяачдын холбоод бас чиглэлээ өгөөд ингээд явж байгаа. Одоо уяачдаа маань мэдээлэлээ одоо яг аваад эхэлж байгаа. Одоо соёлын үеийн 21 аймаг 330 сумын төлөөлөгчд бага бүрдсэн. Одоо уяачд маань одоо баг бүрдээд явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ ажил маань ер нь шав маань ерөн дүүрэн бүрдээ одоо бид нэр энэ жинхэнэ одоо хийх, бүтээх, нэгтгэх үйл маань л одоо үйлчлээд байна шүү дээ. Би бүтээлээ бас дүүрэхдээ энэ одоо яаж би ингээд амьтай буюу яг л нэг болох уу гэж их одоо бодноо. Тэгээ бодонгуудаа ер нь туурайг нь болохоор яг туурай нэг хэсгээр нь хийдэг.
холбогдоод Монгол адууныхаа түрээний хэсгээр мэлмиг нь болохоор одоо бид нэр чинь молор эрдэнэ гэмээр хайрладаг шүү дээ эрдэнийн чулуугаар тий. Тэгэхээр би молор эрдэнийн чулуугаар мэлмиг нь нээдэг. За яг дэлгэрээ их би энэ болохоор дэлгэрээ зүү ороосноор бүтээдэг. Тэгээд энэ нандин бүтээл яаж би энэ зүйлийг ингээд одоо өв соёлоо бусдад түгээж олон хүмүүст хүргэх вэ гэж бас их бодсон. Тэгээд энэ дээр ганцхан одоо бас нөгөө түгээд дэлгэрүүлэхээс гадна энэ хүмүүс хүн болгон дээр Монгол эмэгтэй хүн чинь учиг зүв барьж ээж бас өөрийнхөө биеийг зэгцэлтэй байна гэдэг арга ухааныг бас эндээс өөрөө тосож тогтоож авсан байгаа. Би энэ одоо бүтээлээ хийхдээ бас амьсгал гэдэг зүйлдээ бас их ажиллахыг хичээдэг. Би өөрөө йогийн багш л да. Тэгээд амьсгал гэдэг зүйл чинь ерөөсөө бидний язгуур нь юу вэ? Ам те амьтай холбоотой шүү дээ те. Тэгэхээр энэ амьтай холбоотой хэрчмийг бид нар одоо яаж энэ авах уу, зөв авах уу гэдэг энэ бүтээлтэй хийхдээ яаж би сайхан тэр эрчмийг өөрөө аваад эндээ шингээх үү гэл те. Тэгэхээр энэ зүйлийг хийхин тулд бид нар хамгийн түрүүнд би эхлээд одоо өөрийнхөө эрчмийг сайхан одоо цэвэр байлгахын, цэвэр тунгалаг байлгахын тулд одоо хоолой буюу махаа хасж байна. Тэгээд махаа хасаад ирэнгүүт амнаас гарч байгаа амьсгал хүртэл өөр цэвэртэй. Тэнгүүд ийшээ шингэж байна да тий. Тэгээд шингэж байна. Тэнгүүдээ биеэ бэлтгэхийн тулд өөрөө йога ингээд үе мөчөө хөдөлгөөд ингээд биеэ сайхан хатаад сэтгэл бэлтгэхийн тулд нөгөө энэ зүү орохдоо төвлөрөөд ингээд тэгээд тэн дээр сэтгэл буюу одоо тэн дээр бодлыг зэгцлэхийн тулд энд мэдээж учиг зүргээ нийлүүлж дандаа сайхан зүйлийг бодож тунгааж одоо дэлгэрүүлж яхан. Тэгэхээр энд ингээд би энэ цаг мөчид хийсэн, бодсон, амьсгалсан болгон энэ зүйлд одоо шингэж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ адуу гэдэг амьтны хиймэр сүлд, за адууны эзний хиймэр нь ерөөсөө л одоо тэр амьд одоо адуундаа буюу морныхоо дэлэндээ ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ зүйлээ одоо бас учиглаад буюу соёлынхоо биет үнт биет өв соёл болох зүү орох уран хатгамлаараа ингээд мөнгөчүүлж олон жил ингээд хадгалж авч үлдэхийг бас их зорьсон. Тэгээд тэрийг бас бусдад их сайхан түгээж дэлгэрүүлж 21 аймаг 330 сум 9 дүүрэгт амьдарч байгаа бүхэл адуундаа Монгол мориндоо хайртай бүх хүмүүс энэ сайхан одоо зүйлээр ингээд өөрийнхөө адууны дил сүлээр өөрийнхөө ямар нэгэн тамгаагч байд юм уу те адууныхаа дүрсэгч байд юм уу мөнхлөөд одоо шүтээндээ залахыг одоо залаасаа гэж хүсдэг. Тэгээ тэр болгон дээр чинь зүгээр одоо ур ухаан гэхээс илүү хүний сэтгэл шим шингэсэн байдаг. Тэгээ энэ дээр бид нэр бас хамгийн гоё сайхан зүйл нь Монгол хүн гэдэг чинь хүн байгаль адуу гурвын маш том ухааныг нэгтгэж чаддаг хүн болвол Монгол хүн. Монгол хүн энүүгээр л ондоо шүү дээ. Тэгэхээр бид нэр Монгол бүсгүй хүн буюу эмэгтэй хүн яаж хүн байгаль адуу гурвыг нэгтгэж байгаа юм. Тэгээ эвтэй байжээч хүчтэй тий. Тэгэхээр энэ 21 аймаг 330 сум 9 дүүрэгтэй амьдарч байгаа бүхэл хүмүүс энэ сайхан ив нэгдлийг эндээ шингээгээд тэгээд 999 тамгыг 999 дэлээр бид нэр ороогоод эвлэлдээд нэгдээд сайхан ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдөртөө нэгэн сайхан том бүтээл болгож өргөн дийлгээд тэгээ Чингис хаан үзэдтэй өргөн барих төлөвлөгөөтэй бас ажиллаж байгаа. За эсвэл цагаан сүлдээ зэнгүүлж байгаа. Бидний хамгийн одоо язгуур Чингис хаанаас эхлээд шүтэж бэрчиж явж байгаа хамгийн том шүтэн бол эсвэл цагаан сүлд маань буюу одоо адууны дэл сүлээр хийсэн. Тэр чинь бас юу байдаг штэ. Бүхэл аймаг сумын одоо цагаан азарганы аяас одоо урт тэмд илүүдийг сүүлүүдийг нэгтгэж хийсэн байдаг байгаа. Тэгэхээр яг тэр шиг одоо энэ бүтээл маань тэгж орших гээд би эндээ 108 өдөр юмсын бүтээлдээ тасралтгүй зориулаад 108 өдөр ингээд махаа ойлоо төр хараад үдээ ингээд өргөсөн байгаа. Тэгээ би яг нөгөө дэл сүлээ бариад яг 100 ороогоод бүтээл хийж явах үедээ ер нь хоолоо сайгаад буюу махаа хордог. Тэгээ нөгөө амнаас гарч байгаа амьсгал буюу агаа буюу чинь нийшээ шингэж байгаа болохоор жоохон сайхан хүндэлсэн. Тэгээд бас юугаа өөрийнхөө дотоод эрчмийг тэтгэсэн. Тэгээд бэлтгэлээр ингээд эсвэл цагаан сүлдээ одоо дүүргэж байгаа. Энэ бүтээл маань болохоор одоо ингээд эсвэл цагаан сүлдээ ингээд дээр нь яг 3D байдлаар тийш нь залах юм. Зөв. Одоо ингээд
эсвэл одоо ингээд тугаа ингээд бариад энэ дээрээ тугаа тэнцээ эсвэл ингээд нааш нь товоолгоод яг нөгөө дэлээр нь нааш нь ингээд энэ эсвэл цагаан сүлдэг маань бүтээж явахдаа бас бүтээсэн хүмүүсийн бас төг мөг ингээд бас яваа судлаа явж хахад нэлээд том бас мэдээж юутай хийсэн байлээ. Тэгээд тэрийг хийх тусам энэ хүн өөрчлөгдөд. Тэрүүгээрээ. Тэ? Тэгэл ухаарал, ойлгоод, уужраал, тэ? Зэхрээл ингээл болоод байна гэдгийг л одоо өөрийнхөө биеэр сүүлийн 5-6 жил ер нь тасралтгүй энэ сайхан зүйлийнхаа төлөө шимтээ явж байгаа. Тэгээ энэ сайхан зүйл маань ийм сайхан олон сайхан хүмүүстэй нөхөрлүүлж, ийм сайхан зүйлийг надад ч үзэж харуулж би үнэхээр их талархаж явдаг. Адууны ямар онцгой. Өөрт нь ураг удамд нь уран хүмүүс байв уу? Байна. Манайх бүх цаахрын удам орчууд гээд байгаа. Тэгээ манай Цэнгэл сайхан ихч маань одоо энэ 100 ороо хатгамлаар тэргүүлж явж байгаа хүмүүсийн нэг одоо соёлын хувьд хамгийн одоо сайхан олон одоо төлөөллийн нэг нь болж явдаг. Тэгээд Цэнгэл сайхан ихч маань бид нэр удмын уран хүмүүс байна шүү дээ. Үнээр гайхалтай. Манай удмын бүр одоо урлаач ойсон бүр цэс утсаар ойсон 100 ороогоод ойсон тайлан Баян онгорын баян цагааны музейд хадгалагдаж. Ингээд л ураг удмынхаа тэр сайхан нандан өвийг өвлөж авч үлдээд хойч үедээ ингээд түгээн дэлгэрүүлээ явж байгаа гэдэг маань үнэхээр одоо гайхалтай. Таны одоо энэ бүтээлүүдийг ингээд харж байхад энэ дээр одоо маш олон төрлийн юм байна л да. Энэ бас их анхаарал татлаа. Энэ жижигхэн хөөрхөн тоорцог таны одоо өөрөө гойсон тоорцог ярьж байна те. Энэ дээр их чамин хийцүүд орсон харагдаж байна. Энэ дандаа шүр сувдаар орлсон байна тийм ээ. Энэ болохоор би англиар санаа нь болохоор яг том тоорцгийг шууд өмсгөр бас их одоо хэрэглээ талаасаа жоохон юм сүртэй ингээд том болоод байгаа юм. Ягаад юм жижигхэн донжтой тэгээ юм дээр өмсчдэг. Яаж бож болохгүй гэд тэгээ сайхан Дондог Дулам хотныхаа нөгөө одоо лууны хэсгээр ягаад ингээд яаж ялаа. Одоо миний одоо тухлуулсан тоорцог маань яг үлзий хийгээр металл оруулсан байгаа. Энэ яг ориг металл байгаа мөнгө. За тэнгуүтэй шүртэй металлтай. Тэгээ энэ дээр бас үлзий хийг юу яасан байгаа. Хар азарганыхаа дэлээр хамгаал зүй оруулсан байгаа. Үлзий гэдэг чинь ер нь утга нь нэг талдаа ол зүй буюу 10 зүг 4 зүг 8 зөксийн ол замгийг хурааж тогтоох гэсэн утга бас байт юм байна. Бас нэг том утга нь соёолон морийг дэлгэсэн хувилбар гэж бас явдаг юм билээ. Тэгээд тэр утгаараа би энэ сайхан үлзий хийгийг одоо дээрээ залаад энэ сайхан үлийг дэлгэрүүлж яваа. Мандах төрийн малгай гэдэг тий. Тэгээд малгай энэ сайхан учир агуулга бүх үндэснийхээ өв соёлыг тусгасан малгай маань бас оройныхгүй яригдаад л тантай гэж болсон. Ер нь бид нэр өвд ээжсүүд маань эхлээд одоо ингээд баатруудын малгай ямар оройтой байдаг лээ. Дандаа металл. Тэр яагаад металл оройтой гэдэг гэсэн чинь ер нь сансан докторгийн эрчмийг өөр дээрээ болгож авдаг нэг бас одоо антин одоо нэг өсөж антин шүү дээ тэр чинь бас нэг антин байгаад яа. Тэгэхээр ер нь бас малгайны орой металл талтай байх хэрэгтэй болов гэж би бас жоохон судалж яваа. Тэгээ тэр утгаараа би өөрөө тунгалаг гэдэг нэртэй болохоор бас тунгалаг арай юм билээ гэдэл тэгээ сайхан одоо тунгалаг болор ирний чулуугаараа одоо арайгаа гайсан. Гайхалтай. Бүх зүйл нь ингээл утга төгс учиртай ингээ байж штэ. Таны одоо ингээл өөр чархан хийсэн бүх бүтээлүүд нь өөрийнх нь бас уралсан бүтээл гэдэг. Тэгэхээр Монгол бүсгүйчүүд маань ямар хөдөлмөрч, ямар тийм оюуны тэ чадах өндөртэй, гарын дүй, ур тэ ямар өндөртэй гэдэг нь харагдаж байна. Таны энэ эмжээр гихт чинь ингээд би торгоор гэсэн бодож үгүй энэ зоосон ширээний нэхмэлүү хатмалуу биш үү? Зүү оросон уу? Яг одоо ингээд нөгөө эмжээр шиг энэ дагнаас харна ингээд тийм байна. Давхарлаа явцсан байна тийм. Энийгээ би нөгөө эмээгээ одоо жоохон сахиж байхдаа эмээгээ харж байхдаа нэлээд сар одоо дүүрэгжлээ. Цаг хугацаа бол орох бах ер нь бол тийм ээ. Ер нь нэг хатгалт 5-аас 6 үйлдэлтэй ер нь 15 секунд нэг хатгахад ордог. 15 секундэд нэг амьсгал аваад нэг амьсгал гаргаад нэг амьсгал аваад нэг амьсгал гаргаад одоо йогийн багш болохоор тэрүүгээрээ тэгэж өөрөө бас их
ингээд контролдож бие сайхан бясалгаж йога ингээ одоо ажиллаа үйлээ уралж яана гэсэн үг байна шүү дээ. Йог буюу өөрийгөө засаал авах юм бол урд үе ороод байдаг л юм шиг санагдав. Ороод те эрчим нэмэгдээд явах нь шүү дээ тийм. Одоо бидний чинь ер нь бол энэ эрчим хэмжээ ерөөсөө нагаар мандалд байж байгаа. Бид нөр өөрснөө бие засах юм бол хязгааргүй юм орж ирэх гэдэг юм шиг. Өөрөөсөө эхлэнэ шүү дээ тийм. Өөрөөсөө л өөрийгөө засаал эхэлнэ. Тэгэхээр энэ бас охид бүх бүсгүйчүүд манаас те ер нь бол нэлээд хэрэгтэй сайхан мэдээлэл өглөө танд баярлаа. За тэгээ энэ дээр бас нэг зүйл анхаарал татж байна л да. Энэ сархинэг үү? Тий. Сархингаар богийн сархинэг. За энэ болохоор манай баян дүүрэн гэдэг нэг бас сархинагаар хийдэг уран бүсгүй би тэндээс бид ингээд зориулж яагаад авч ирсэн. Тэгээ би яагаад авсан бэ гэвэл энэ их нийтлэл төслийнхоо анхны хувилбарыг ерөнхийдөө би энэ Монгол өв соёлоо яаж монгол болгох уу гэдгийг их бодож их хичээж явдаг. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо утсыг дил болгох ухаан чинь ерөөсөө яаж монгол болох уу гэж бодож яаж гэсээр хагаад дил болсон байна. Тэнгүүд торгон дээр биш яагаад ингэж монгол одоо материал монгол юмаа ингэж энд нь ингэж оршиж болохгүй гэж бодоод тэгээд тэр анги тамгаа би тийм дагаад хамгаа тэр тамгыг ерөнхийдөө одоо их нийтлэл төсөлтөө Чингис хааныхаа анги тамгыг анх эхлээд тэр сархинэгэн дээр одоо зүй ороод эхлүүлсэн байна. Бас л учиртай. Энэ адууны дил гэхлээр бас түрүү асуу гэж бодож байлаа. Технологи гэж. Энийг яаж одоо ингээд зүй орооход ашиглаад байна вэ? Энийг боловсруулж яах нүсэл яг энэ байгаар нь. За миний нөгөө гол зорилго бол байгаа эрчмийг л хадгалах гэж байгаа. Боловсруулах техник бол дараад нь бодогдоод явж лөө. Яг би угаадагчгүй. Одоо үнэртэх юм бол яг адуу үнэртдэг байхгүй юу? Тий. Яг үнэртэх юм бол адуу үнэртэнэ. За энд чинь нөгөө ингээд л одоо хөлс шороо бүх юм нь адууны гол эрчмүүд нь энд л хадгалагдсан. Тэгэхээр би угаадаггүй. Технологи бол ерөөсөө өөрийгөө л жоохон засчих. Тэгэл оёх сэтгэл байвал язгуур нь биднэрт өөрт нь цус маханд нь ясанд нь байгаа байхгүй. Тэгэхээр оёно гэсэн үг. Хинч оё. Монгол бүх хүн эмэгтэйчүүд оёыг бол оё. Одоо эмэгтэй гэлтгүй эрэгтэй ч оёно гэсэн үг. Тэгэхээр энийг оё гэсэн сэтгэл байгаад одоо хичээл зүтгэл байх юм бол хин ч оё. Гэхдээ баг мэдээж нэг 5 6 жил ойсон юм чи бас нэг жижигэн одоо нэг юм дадлаас ингэчүүл зүгээр юм байна гэсэн юм байна. Тэрэн дээрээ болохоор ерөнхийдөө дил нь бол угаасаа хүний үс шиг юм нарийнх. За үзүүр хэсэг нь арай нарийнхан бүр нарийнхан үсний үзүүр шиг. Уг хэсэг нь арай өргөн байдаг. За энэ хоёроо бас ялгаад нэг оё чинь. Нэгдүгээрт, хоёрдугаар сүүл нь бол нэлээд бүдүүн бас нэлээд урт байх шинжтэй. Тэгэхээр юу ойж байгаа? Нарийн одоо ширхэхтэй. Одоо жишээлбэл адууныхаа юг оёхдоо би дандаа адууныхаа булчинг яг одоо ямар булчин одоо хөл урагшин тавихад яадгүй, арагшин тавихад яадгүй. Ер нь булчингийн анатоми судалж агаад яг адууны анатомоо судалж яж бас ойдог. Бас зүгээр ингээд үргэлжлүүлээд бас ойхыг бодохгүй нь шүү дээ, тий. Тэгэхээр тэрнтэйгээ уялдуулаад нарийн гэсгэрээ нарийн явуулах нь. Өргөн гэсгэрээ өргөн. Бүр өргөн байвал ингээд бас нэг юм бас аль хэсгийн оёх уу гэдэг нь шийдэх тийм тий. Тэр нөгөө мэдрэмжийн асуудалд бол ялталчгүй шүү тий. Одоо ингээд энэ таны уралсын бүтээлийг ингээ харахаар яг ингээд наривчилж харыг үл ерөөс ингээл томруулдаг ишлэр хана шүү дээ тийм үү. Одоо ингээ харахаар нэг мэддэхгүй яг зүү орох гэдэг чинь гогцоонууд харагддаг. Тийм тэгэд энэ бүр жирийт л ойсон байж дээ. Ингээ ч нарийн оён гэдэг бол үнээр гайхалтай байна. Тэгээд энэ адууны дил чинь ерөнхийдөө амтай байгаа хгүй хадгалагдсан. Тэнгүүд утас бол яг уу чангараа сулраад яа. Энэ зүйлэнд бас мэдрэмжтэй хандахгүй бол эсвэл хугарна. Зөв. Одоо ингээл эргүүллээ батлаа хугарч. Айгу нөгөө тошгон штэ энэ чинь тий. Тэгэхээр бас нэг жоохон аргадаж аяах уу? Тий, аргадахын тулд өөрийгөө л аргадах гэдэг штэ. Ерөнхийлөгч маань одоо нүүбийн үндэсний байгууллагт дэлхийн адууны өдөртөө болгох одоо санаачлагыг өргөн бариад Монгол улсад гал морин жилдээ анхны дэлхийн адууны өдрөө Монгол улсуудынхаа одоо хөрс шороон дээрээ 56 улс орны төлөөлөгчдийг ураад энэ сайхан үлээ дэлгэрүүлэх гэж байгаа бас маш их баяртайгаа. Энэ одоо өдөртөө бид нар одоо Монгол бүсгүй, Монгол эмэгтэй хүмүүс яаж нэгдээд яаж энэ сайхан адуу болон адууныхаа эздийг мөнхөлж хиймэрийн өөдөн сэргийдийн бид нар хамтдаа нэгдэж энэ үлээрээ одоо харуулах болноо
Тавил яг. Энэхүү дарах хэмжээнд маань мэдээж одоо адууд ахсан өвс хилээд түжсэн бүхий л газар л оролцоос нэлээд өндөр байгаа ах тийм ээ. Тий. Бүх одоо энэ юу маань бол одоо адууны соёлыг түгээж, дэлгэрүүлэх, таниулах, хадгалах зорилготой явж байгаа тий. Тэгэхээр энэ адуунд одоо ямар л өв соёл, ямар л одоо зүйлүүд тэр болгон тэр одоо дэлхийн адууны өдөрт буюу одоо хүйтлөөдгийн мандал дээрээс та дэлхийг одоо дэнж хотойдл гэдэг шиг дэлгэр сайхан адуугаа тэнд 10,000 морины парад ч гэсэн тий. Тэгэхээр тал одоо 56 ордны төлөөлөгч 100 болоод ч гэсэн ингээд мэдээлүүд нь ирээд явж байгаа юм лээ. Тэгэхээр тамга гэдэг маань бас зүгээр нэг дүрс хэлбэр биш шүү дээ. Тухайн айлын бүхэл одоо илэрхийлэмж бас байгаа тийм манай өв соёлын бас илэрхийлэл. Тийм. Тэгэхээр энийг одоо энэ тамгыг урлна гэдэг маань бас л нэг чадварын асуудал яригдана. Тэгэхээр яаж тийм мөнгөлн гэдэг тухайн ер нь эзний хувьд өөрийгөө одоо ингээд тамга гэдэг чинь өөрийнхөө ураг овог одоо юм ингээд бас энэ дүрсээр илэрхийлж штэ. Тэр эзний хэлэхгүй гэсэн тэр тамгаар нь тэр одоо илэрхийлж. Тэгээд тэр тамга гэдэг зүйл чинь адуун дээрээ байна гэдэг чинь бас учиртай байгаа байхгүй. Тэгэхээр тэр адууны болон эзний хоёулангийнх нь нэрийн хиймрийн бэлэгдэл том тийм нэг бэлэгдэл байгаа байхгүй. Тэр бэлэгдлээ бид нэр мөнхжүүлэх нь чухал байна те. Яаж мөнхжүүлэх вэ? Тухайн адууныхаа дэлийг тухайн хүнийхээ амьсгалыг шингээгээд тухайн газар нутагта зүг нь ороод ирүүлвэр л стахтай тий хэмэр сүл авшиг шингэсэн одоо гал морь жилдээ өөрийнхөө хиймрийг одоо болоод энэ одоо Монгол түмнийхээ хиймрийг бас сэргээх том үйл хийж байгаа юм байна шүү тий үнэхээр гайхалтай байна. Тэгэд одоо оролцъё гэсэн малчид маань жишээ нь өөрх одоо азар адууныхаа дэлийг авчираад өгөх боломжтой юм эсвэл заавал сумаар нутгаараа дамжиж өгөхтэй юм яаж холбогдож байна? Ер нь одоо бид нар соёлын өвийн үндэсний төвөөрөө чиглэлээ өгөө 21 аймагта өргөд алуураа ингээд албан бичгээ ирүүлээд бүгд мэдээлэл авсан байгаа. 21 аймгийн сумуудаа бас түгээгдсэн байгаа. Соёлын ажилчид бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд соёлын ажилтан дээр очиод хамгийн эхлээд одоо маягтаа бүглэнэ. Маягтаа бүглөөд өөрийнхөө адууны дэлийг, өөрийнхөө адууны тамгыг, өөрийнхөө адууны тамгатай адууны зураг адаа гурвыг өгөх юм. Энд тэнд адуугүй бол Монголыг шалах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр чи бүх адуутай бол тамгатай байгаа. Тэгэхээр тэр тамгаа өөрийнхөө адууны тамгыг өөрөө сайхан зүү ороогоод тэгээд энэ юундаа бас нэгдэх бүрэн боломжтой. Монгол гэд яхад хамгийн түрүүнд бид нэр өв соёлоор л танигддаг. Хамгийн түрүүнд Чингис хаанаараа тий. За тэгээд онцгой уртын дуугаараа. Тэгэхээр бид нэр Монгол хүн бүр өөрийнхөө өв соёлыг өвлөн тээж, түгээн дэлгэрүүл тогтоож авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр заавал ингээд зүү орох биш. Морио унж болж байна, ном сумаа харвж болж байна, бөхөө барилдаж болж байна тий. Одоо морио хураа тоглож иж ямар нэгэн өөрийнхөө дурлсан, өөрт ингээд одоо таалагдсан, хүссэн юм а заавал өвлөнтээж, түгээн дэлгэрүүлж одоо хадгалан хамгаалж иж бид нэр Монгол гэдэг одоо улс чинь дэлхий дээр оршин тогтнож одоо байна гэж үздэг. Ямар нэгэн өв соёлоо өвдлөнтэйгээч, түгээн дэлгэрүүлээч, хадгалан хамгаалаач гин. Ялангуяа бүсгүй буюу охтуудаа одоо нөгөө хөх зүү хөндлөн барих хэрэгтэй тий. Хамгийн түрүүнд бид нар ер нь зүү барьж одоо өөрийгөө тогтооно гэдэг чинь Монгол ухаанд маш том ухаан байна. Эмэгтэй хүн ер нь тогтож ингэж бодлоо тогтоож энэ өөртөө ингээ гэртээ тогтчихж одоо бие хэл сэтгэл нь тогтож эхэлдэг юм байна л да. Тэгээ тэр нь Монгол ухаанд хамгийн түрүүнд нөгөө утас зөв барьж ингээд тухайн үйлийг мэтэгдэг. Үүлэн дуран байх чинь нэг том эрдэм байдаг. Ухаан бас энд явж ааж болох юм аа гэж бас одоо ухаарад л байгаа. Тэгэхээр бүх сайхан Монгол эмэгтэй, Монгол охтуудаа сайхан учиг зүү нийлүүлээрэй л гэж хүсэндээ. Өв соёл гэдэг бол зөвхөн өнөөдөр маргааш биш мөнхөд үргэлжлэх зүйлийг хэлдэг. Тэгвэл Монгол адууныхаа хиймэр шингэсэн энэхүү сайхан бүтээлийг урлаж байгаа Монгол түмнэрээ бид бүхэн бахарч байна. Ингээд эрхэмсэг бүсгүйд ажлын амжилтыг хүсээд эх оронч эрхэм нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Баяртай үзэгч.